Сайн байцгаана уу? Би зууны мэдээ саний сэтгүүлч таамж Мегмар баяр байна. Би зууны мэдээ саний сэтгүүлч Бим Хажид байна. За өнгөрч буй 7 хоногт улс орон болон нийгмийн эдийн засагт болсон гол үйл явдлуудыг зууны мэдээ санийн тоомлон уншигчтай хүргэж байгаа. За энэ удаагийн той мэдээг бид хамтдаа хүргэхэд бэлэн боллоо. За манай даваа гарагийн дугаарт уламжлалын ёсоор амьдралын тойрог буланд энэ удаад Мянхагаар мандаж дэлгээр тодорсон Монгол Улсын гавьяач жүжигчин Төмөр Тогтохгүй онцлоо оруулсан байгаа. За манай 20 дугаар зууны манлай бүтээлүүдийн нэг болох Мандухай Сэцэн хатан кинонд Мянха баатрын дүрээр ард түмнийхээ дунд мөнхөрсөн хүн бол Төмөр Тогтох гавьяатайгаа. За тэрээр өөр яг төрлөх нутаг Өвөрангай аймагта бас малын эмч мэргэжлэрээ ажиллаж амьдардаг байгаа. За даваа гарагийн дугаарын улс төрийн буланд гашуун сухад ганцхан мод бомбын төмөр замыг холбох гэрээг улсын хурал сойрхон батлах түүхэнд бичигдэх үйл явдлын талаар тойм болгон нийтэлсэн байгаа. За энэхүү хил дамнасан төмөр замын холболтын гэрээг хоёр улсын засгийн газар бүгд найрамдах хятад ард улсын харьбинд өнгөрсөн 7 хоногт бол үзгэлсэн байгаа. За харин энэ гэрээг улсын хурлаар сойрхон батлах ёстой. За хаврын чуулган эхлэмэгц 21 жил нэг маргаан үүсгэж байсан энэ төсөлд энэхүү цэг тавьж улсын хурлаараа сойрхон батлах юм аа. За энэ гэрээний хүрээнд гашуун сухад ганцхан мод бомбын хил холболтыг 2 жилийн дотор тавих бол бусад бомбуудын холболтыг үе шаттайгаар 3 жилийн хугацаанд хийхээр байгаа. За ингэснээр манай нүүрсний экспортын хэмжээ байгаагаас 2 дахин нэмэгдэж улмаар манай экспортын орлого 1.5 тэрбум $. Нэмэгдэнэ. За эдгээр орлогоо саяхан баталсан баялагын сан тэр дундаа хуримтлалын сандаа төвлөрүүлнэ. За ингэснээр олон жил яригдж буй татврын реформыг эхлүүлэх суур нөхцөл бүрдэх юм байгаа юм. За мөн дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ноогдох хэмжээ 2028 он гэхэд $10,000 хүргэх зорилт бас бүлэх юм байгаа юм. За хэрвээ энэ гэрээг 21 жилийн өмнө анх яригдах хийсэн байсан бол өнөөгийн үн цэнээр багадаа 31 тэрбум $. Орлого орж ирэхээр байсан. За хэрвээ энэ орлого орж ирсэн бол өнөөдрийн үүсэт байгаа асуудлуудыг бүгд цэгцлэх хөрөнгө оруулалтыг хийх төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлээд явуулах ийм боломж байсан. За энэ бол алдагдсан боломж байсан гэдгийг нийтлэлээр онцолсон. За мөн Мегмар гарагийн дугаарын гол нийтлэл бол шахмал туршийг 6 жилийн өмнө шахаж эхлэхэд 6 хүн амь насаа алдаж байв гэсэн нийтлийг онцолсон байгаа. За тэгэхээр зууны мэдээ сонины өнгөрч буй 7 хоногийн нийтлүүдээр шахмал турш болон утааны нийтлүүдээрээ эргэн тойронд асуудлыг бол хөндөж цуурлаар хүргэсэн байгаа. Тэгэхээр удахгүй хаврын уур орж цагаан сарын баяр болонгууд утаагаа мартах цаг бол ирсэн байна. За ингээд өвөл ирнэ удахгүй эргээд утаатайгаа нүүр тулах ийм нөхцөл байдалтай очино. Тэгээд дахиад угаартах уу гэдэг асуудал ч тулгарч мэдхээр байгаа юм. Тэгэхээр өч төчнөө хүний амь нас хохирох ийм л дүр зүрхтэй төрхтөөгөр энэ цагаа ухтаж байна. Тэгэхээр утаагаа мартмааргүй байна. Бид ч гэсэн сануулсаар нийтлсээр байх болно. За уг нь засгийн газар Улаанбаатарыг утаанаас салгах төлөвлөгөөг 2019 онд буюу 6 жилийн өмнө нэлээд сүр дуйлаантайгаар эхлүүлж энэ хүрээнд сайжруулсан шахмал түвшний үйлдвэр хүртэл байгуулсан. За өч төчнөө зардал төрөөс гаргасан ч Улаанбаатар өнөөдрийн байдлаар утаанаас салаагүй ийм дүр төрхтэй байна. За үүгээр зогсохгүй шахмал түвшиндээ угаартаж амь насаа алдаж эхэлсэн. За 6 жилийн өмнө шахсан түвшнээс анхнаасаа л 6 хүний амь насыг авч тэр үед хууль хяналттай энэ байгууллага төр засаг мэргэжлийн байгууллагууд гээд бүгд л дээр дооргүй энд ноцтой асуудал болж энд анхаарлаа хандуулж байсан. За гэвч ингэж явсаар 6 жилийн дараа буюу энэ оны эхэнд буюу 2-7 хоногийн өмнө иргэдээ санал авсны хүчин дутааны сонсголыг бол хийсэн байдаг. Гэвч сонсголыг хийгээд энэ асуудал бас шийдэгдсэнгүй. Бараг л тагчиг намгүн байдалд орсон байна. За гэтэл сонсгол хийсний дараах нь л гэхэд бүхэл бүтэн нэг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан ийм харамсалтай явдал болсон. За өөрөөр хэлбэл сонсгол хийгээд ч энэ бол нэг бүр шийдэл авчирсангүй. Тэгэхээр цаашид хэрхэх талаар дараагийн шийдвэрүүд гарч нэг тэр шийдэхдээ манай сонин бол энэ мэдээллүүдийг бол бичсээр болно. За утааны сонсголоор бол нийтдээ шахмал түвшний угаараас болж 879 хүн нас барсан гэсэн мэдээг бол өгсөн байгаа. Тэгэхээр энэ бол яалтчгүй нэг тийш шийдэх. За тэр буюу л геноцидын хэмжээнд хүрсэн гэдгийг зарлах болсон гэдгийг бол энэ нийтлүүдээр хүргэж байгаа юм аа.
За манай 5 гарагийн дугаарт Монгол Түмний баяр цагаан сарыг тохиолдуулан одоо жил болгон төв зурхаач тэрүүшийн тэрүүш докторийн одоо зурхаануудыг манайх нийтэлдэг байгаа. Тэгээ энэ одоо нийтлэлүүдийн талаар та онцолж тайлбарлахгүй юу? За модон могой жилийн одоо өнгийг тэр бишгойн уламжилт зурхаагаар л тодорхойлсон. За тэгээд энэ жилийн тухайд одоо шорон өхөр нь амаа хамхин сүүлээ баруун тийш шаравсан. За тэгээд үхрийн толгой ногоон өнгөтэй, ходоод нь улаан, бие нь хөх, за умруун цагаан дөрвөн шир нэм ногоон өнгөтэйгээр төрсөлсөн. За харин үхэрчингийн хувьд бол одоо ногоон дээлтэй, цагаан бүстэй. За мэдсэн шил бүр барьсан, зүүн гутлаа өмсөж баруун гутлаа одоо зүүн талдаа хавчуулсан, үс нь хоёр чихнийхээ ар руу одоо хийсэн шар царайтай юм залуу хүнээр бол төрсөлсөн байгаа. За тэгээд ингээд шорон өхрийн шинжээр ард улаан амгалан адуу малд ширүүвтэр, жилийн дундуур одоо гандуу, хур тундас тааруухан өвөгдөж ширүүвтэр, за олноо бол одоо ер нь ширүүн жил болно гэж үзсэн байгаа. Тэгэхээр зурхаач ламнаар бол одоо шорон өхрийн зураглалаар бол жилийн ерөнхий байцыг бол дүгнсэн байсан. Ингэхдээ залуус сайн ялхас дунд хөгшдөд одоо маш ширүүн төр засаг ард иргэдэд одоо дэмжин тэтгэж игэл одоо ард түмний амьдрал дээшлэн гэдэг нь бол бас их таатай одоо тийм дүр зураг мэдээлэл төлөв харагдаж байна. Тэгээд залуус дээлтэй гэдэг нь одоо төрийн албан тушаалнуудыг хэлж байгаа. За ард иргэдэд дээлтэй гэдэг нь бол одоо нялхстад дунд зэрэг. За харин өвөгдөж ширүүвтэр гэдэг нь бол төрийн өндөр албан тушаалтнуудын одоо ажил төрөлтөө анхааруулжтай гэдгийг ингэж анхааруулж байгаа гэж хэлж байсан. За пүрэв гарагийн дугаартаа бид 5-7 төршийг шалгаж эхлээд тайлбаргүй таг болдог. Яагаад вэ гэсэн гарчигтай нийтлэл бол гол болгосон. За 6 жил үйл ажиллагаа явуулсаар ирсэн 5-7 төрш компани ажил ерөнхийдөө бол одоо бүтлгүй талдаар явсаар ирснийг бол одоо бүгд харж байна. За одоо энэ компанийг татан буулгах уу гэдэг асуудал хүртэл одоо яригадаад эхэлсэн. За тус компани одоо төршөөрөө дамжуулан хүний амнаас эрүүл мэндийг одоо хохироодог. За мөн улс төрчдийн шахааны бизнесийг энэ компаниар дамжуулан цэцгэлүүлж ирсэн. За энэ бүхний одоо өр төлөөсийг Улаанбаатар хотын 170-аад алан бус мэдээгээр те 700 гаруй иргэн одоо ингээ амь насаараа төлж байна гэсэн ийм одоо мэдээллийг бол онцолж байгаа. За олон одоо санхүүгийн зөрчилтэй факт баримтууд бол илэрсээр байгаа. За энэ шалгалтуудыг бол одоо он дарааллаар тухайн компанид оруулсан байдаг. За аудитын газраас мөн ажлын хэсэг гарч за мөн одоо АТГ-с хүртэл шалгаад одоо олон зөрчил дутагдал тий санхүүгийн одоо бодлонтой зүйлүүдийг гаргасан боловч энэ талаараа ерөөсөө нэгч мэдээлэлгүй за ажлын хэсэг нь одоо ямар нэгэн үр дүнг бол тайлбарлаж ардан дандаа шийдэлт авуулж явах хэрэгтэй байдаг. Гэтэл энэ талаараа мэдээлэхгүй ингээд таг болдог. Тэгэхээр энэ бүгдийн ард одоо улс төрд нөлөө бүхий эрх мэдэлтэн бас байна уу гэдэг ийм хардлага бас байгаа юм. За хамгийн сүүлийн одоо фактыг дурдах юм бол Эрдэнэс 5-7 компаниас 5-7 төрш компанид байгуулсан 3 гэрээгээр 88.1 тэрбумын төгрөг шилжүүлсэн байгаа юм. Тэгээ энэ нь бол гэмтэргийн шинжтэй байсан гэх баримт бол гарч ирсэн нь бол одоо олныг их цочирдуулж байгаа. Ер нь бол Монгол улс 2008 оноос 2023 оны хооронд бол утаа болон энэ шахмал түлшний үйл ажиллагаанд 1.7 их 80 төгрөгийг одоо утаад бууруулахаар бол зарцуулсан байдаг. За сүүлдээ одоо энэ шахмал түлшний одоо орцыг бас энэ тодорхойлсон байгаа юм манай нийтлэлээрээ тухайлбал одоо бүх материалуудыг дандаа импортоор авдаг. Тэр үйл одоо шуудаага хүртэл тий 100% хүртэл импортоор авдаг. За харин одоо мэдлийн гэсэн одоо бодисыг бол одоо Монголоосоо ганц олборлдог юм байна. Гэхдээ одоо яг шахмал түлшинд энэ ментлийг барьцалдуулагч хоёрын аль нь одоо хордуулаад байгаагаа бол мэдэхгүй. Лабораторийн шинжилгээ одоо хэдийгээр гарч байгаа ч гэсэн энэ нь бол одоо яг үнэхээр баталгаатай юу гэдэг нь ч одоо эргэлзээ дагуулж идэг. За гадны одоо лабораторийн байгууллагаар хүртэл шинжилүүлэх ийм асуудлуудыг бол яригдж байгаа юм. Тэгэхээр манаас сонин одоо энэ дараагийн шийдэл гартал энэ одоо материалуудыг үргэлжлүүлэн одоо нийтлэлсээр авах болох юм аа. За үргэлжлүүлээд пүрэв гарагт манай арын өрөнд гарсан хүүхдийн ертөнц буланг онцолж байна. Энэ одоогийн хүүхдийн ертөнц буланд амжилтын түүчийн одоо авиаслах хүүхдүүдийн уран зургуудыг онцолсон байгаа. Тэгэхээр манай 7 хоногийн тайм мэдээгээр бол бид хүүхдийн ертөнц буланг ер нь онцолж оруулж байгаа. Тэгэхээр хүүхдийн ертөнц буланд маань бол маш олон эцэгчүүд багш нар бол хандаж байгаа. Тэгэхээр та ч гэсэн одоо хүүхдийнхаа бүтээлийг олон нийтэд танилцуулъя гэвэл манай одоо тайм мэдээд хандаж болох юм аа.
За тэгээд Баасан гарагийн дугаарт ажил хөдөлмөрийн оргил хүртэл зүтгэсэн хөдөлмөрийн баатруудаа онцолсон сурвалжлага нийтлэл бол гол материалаар онцолсон байгаа. За энэ талаар тодруулж ярихгүй юу? За өнгөрсөн бэм гарагт одоо баатруудаа сайн байцгаана уу гэд энэхүү хөдөлмөрийн баатруудын арга хэмжээ болсон байгаа. За энэхүү арга хэмжээг 2011 оноос ТV телевизээс санаачлан одоо 15 жил ингээд өдгөө явж байгаа юм арга хэмжээ байгаа. За тэгээд мэдээж улс их орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан одоо хөдөлмөрийн баатруудын хийжсэн бүтээснийг хойч үедээ одоо өвлүүлэн үлдээх ийм зорилготой арга хэмжээ байгаа. Тэгэхээр жил бүрийн сар шинийн баярын өмнө бол одоо энэ хөдөлмөрийн баатруудыг алдаршуулъя гэдэг одоо нэвтрүүлэг сурвалжлага тий арга хэмжээ бол байнга явагддаг. За ингээд 2011 онд Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Намрын энх баяр одоо энэ одоо арга хэмжээг одоо санаачилсан байгаа гэдгийг бас энд дурдахад таатай байна. За ингээд өнгөрч буй 7 хоногийн тойм мэдээ маань үгээр өндөрлөх гэж байна. Тэгэхээр эх 7 хоногт манай нийтийн эрх ашигын төлөөх 14 хоногт нэг удаа нийтлдэг 90 сурвалжлага нийтлэл маань гарна. За энэ нийтлэлд одоо шахмал түвшний барьцалдуулагчийн талаар дэлгэрүүлж олон их сурвалжтайгаар хөндөх юм аа. За ингээд манай зууны мэдээ сайн маань сэтгүүл зүйн ихтгэлцлийн GTI стандартын одоо хангасан Монгол улсын одоо анхны хэвлэл болсон гэдгээрээ бид үргэлж одоо бахархаж байдаг. За энэ нь одоо ямар баталгаа болж байна гэхээр зууны мэдээ сайнны одоо бүх нийтлийн их сурвалжт одоо итгэж болох юм шүү гэдгийг бол нотолж баталгаа болж байгаа юм аа. За ингээд зууны мэдээ сайнтай хамт байж зууны мэдээ сайныг захимаар захиалж уншаа гэвэл зууны мэдээ цэг эмийн сайтаар орж та бүхэн захиалж уншаарай. За ингээд манай өнөөдрийн тойм мэдээ үгээр өндөрлөж байна. Зүүн түүчэлэх зууны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин зууны мэдээ.